Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Одоо бид та бүхэнтэйгээ дараагийнхаа зочдыг уулзуулахад бэлэн болсон байна. Тэд бол корсет уралдаг бүсгүүчүүд байгаа. Өглөөний мэнд хүргэе. Сайн байна уу? Өглөөний мэнд үзэгчтэй. За өөрөөсөө яг манекан шигэд ингээд бас корсеттэй өмсөн зогсож байна. Ээж хөө хоёр адилхан харагдаад байна. Ая корсет бэлцэлээ. Нэг захирал тэгээ би болохоор брэнд менежер гэж явж байгаа. Ажил үрийг танилцуулж байна. Хизэнээс яг энэ корсет гэдэг зүйлийг урлах талаар санаа орж эхэлсэн бэ? За нөгөө бодит амьдралаас сэдвлэн бүтээх гэдэг шиг тийм. Яг 1998 онд би өөрөө гимнастик спортын мастер хүн л дээ. Тэгээд арибекийн багш хийжсэн. Насаараа одоо тэтгэврт гарчлаа л да. Тэгээд нөгөө бөөрөндөө зориулж энэ бүсийг одоо анх зохиож исэн. Энэ бөөрийн дөргөлт суналтнаас хамгаалсан тийм байдлаар. Тэгээд явандаа тэр маань тэгээд бөөрөнд ч нуруунд ч бас айгүй тийм түшигтэй тийм гайхалтай бас өргөжж явж байна тийм явж байна. За одоо яг энэ чиглэлээр бүтээлээ урлаад хэдэн жил болж байгаа гэсэн үү? Одоо 20 жил болж байна. 20 жил тэгэхээр одоо бараг л манай Монгол бүсгүүчүүдийг корсеттэй анх танилцуулсан хүн бол та болох гэдэг шүү дээ тийм бараг тэгж хэлж болно. За. Одоо 20 жилийн хугацаанд ёстой яаж сайжруулаад гоёлыг ч болгоол тэ эрүүл мэндийг ч болгоол тураадгийн ч хийгээл ингээл ерөөсөө хийж өгсөн байх гэж удаад байна л да. Тийм мэдээж 20 жилийн хугацаанд маш их туршлага бас хуримталж байгаа. Хүмүүсийн биеийн дээр одоо өөрийнхөө биеийн дээр л туршиж үзэх юм да тийм. Ингэж хийвэл илүү эвтэх юм уу? За хүмүүст бүсээ зүүлгэж үзчихэд энийг жоох ингээд хийжүүл бас зүгээр юм байна ч гэдэг юм уу тийм. Тэгээд маш их гоё олон үр дүнгууд бас гарч ийсэн. Бас бодсноос илүү хавьгүй илүү маш их гоё хүмүүст үр дүн гарч байна. Тэгээд тэрэндээ бас маш гайхаж, заримдаа бахархаж маш гоё урам зориг авдаг байх гэж байгаа тийм. Корсетыг бол бид нар мэдх юм л да. Европын яг энэ язгууртан эмэгтэйчүүд те дундад зууны үеэс баг зүүж ингэж хэрэглэж эхэлсэн. Тэгэл нөгөө палач даашинцнууд нь бүгдээрээ корсеттэй байдаг те ингээл татаал чангалал ингээл баг амьсгалах аргагүй болтол татаал кинонууд дээр харагдаад идэг штеп. Тэгэхээр одоо энд байгаа ингээд энэ зурнуудыг харахад бол гидсийг бол маш сайн мэдээж татаж өгч чинь тий. Дээрээс нь давхар турааж чинь, чангалж чинь. Тэгээ нөгөө корсет зүүжихлэр чинь мэдээж хэрэг чинь бариад ахлаар хүн бас бага хэмжээний хоол идэх хэрэгтэй болно. Хүссэн болноороо идээд ахгүй. Тэгэхээр нөгөө ходоодны хэмжээг бас багасгах ингээл үр дүн бол маш их байгаа бах гэж бодож байна. Тийм, ер нь бол яг корсетны хэрэглээг адилхан ер нь бол нуруу хамгаалах дээрээс нь гоо зөө тий. Тэгээд нөө ая корсет чинь болохоор эрүүл мэнд гоо сахны бүс гэдэг одоо ерөнхийдөө нэршилтэй болцсон. Тэгээд ягаад эрүүл мэндэд нөлөөлж байгаа нэхэр нэгдүгээр чийг татахгүй, хоёрдугаар ерөнхийдөө нуруунд нөгөө механикаар нөгөө нэг дэмжлэг болоод өгчин. Хүмүүс ингээд зүгээр сугаар ингээд нэг элбэгаал ингээд уц муцаа оролдол ингээд суучдаг шүү дээ. Гэхдээ л яг бүс зүүцсэн тохиолдолд бид нэр ингээд нуруугаа яг ингээд ихц байлгаад тэгснээрээ нөгөө нурууны ясыг нөгөө нэг хамгийн гол нь сайн хамгаалж өгч идэг. За дээрэс нь болохоор нөгөө нэг гидс те гидсэнд нөгөө илүүдл нөгөө нэг өөх хуримтлагтахаас бид нарыг одоо хамгаалж дотор нөгөө нэг эрхтнийг дулаахан байлгаснараа бас нөгөө гадаад орчноос ирэх одоо сүрэг одоо тэр одоо хүүтрэх одоо даарах те хүүтрэх гэнэ даарах тэгээд нэг тиймэрхүү зүйлүүдээс давхар хамгаална. Тэгээд ер нь бол нөгөө нэг эрүүл мэндийн бүс гэхээр одоо энд яг ингээ харагдаж байна л да. Одоо бид нар ингээ харж байна те энэхүү одоо бүс нь болохоор хөхөөл эмэгтэйчүүд одоо яаж бүс хэрэглэх ёстой юм те. Магадгүй бид нар нөгөө худалдаанд гарсан бүснүүдийг ингээд хэрэглэх юм бол доошоо ингээд бүхтэйг яг хөхөөлгээд эмэгтэйчүүдийн хөхрөөнд тулдаг ч гэдэм юм те сүүн гоождаг эсвэл нөгөө нэг одоо арсыг жоохон эмзэглүүлдэг төрсөн эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол илүү нөгөө нэг эмзэг мэдрэмтгэ болчихсон байдаг учраас нь одоо хөлрөгдөг, чийг татдаг бүс бол ерөнхийдөө хэрэглэх юм байдаг. За тэгээд нөгөө эмэгтэйчүүд маань өөрөө төрж чадхаа болчихсон кесар хагалгаатай төрчгөр нэг нуруу өвддөг болчихсон тийм. Нуруунд ерөнхийдөө давхар хамгаалалт байхгүй бол хүүхэд төсгийн хэрээр нуруунд ачаал ихсээд тэгээд нурууны яс суугдах одоо диск бүлтрэх гэдэг нурууны нөгөө гажгууд үүсч эхэлнэ л дээ. Тэгэхээр нөгөө нэг мэдрэлийн судас дарагдах гэдэг бүсний ерөнхийдөө хэрэглэх юм бол хамгийн нэгдүгээрт эрүүл мэндэд одоо сайнаар нөлөөлж авах хэрэгтэй. Одооны орж ирж байгаа бүснүүдийн хувьд гэх юм бол ихэнх нь чийг татдаг дээрээс нь тулгуур номнуудын хувьд гэх юм бол яг тийм тооцоололоор сан хийгдэж чадаагүй байдаг. Тийм учраас нь тэр нөгөө тулгуур номнуудаа яагаад бид нэр хүн болгон одоо манаа дээр ирж одоо өөрийн биеэс хэмжээ авахулж одоо хийгддэг гэдгээр одоо давуу талтай. Яагаад нөгөө нэг бид нэр хэмжээ авч хийж байгаа нэхэр
одоо таны нурууны өндөр, миний нурууны өндөр ч гэдэг юм уу те. Тэгээд давхар нөгөө нэг яаж одоо бие авч явсан ч гэдэг юм уу. За таргалалт нь эрүүл мэндийн шалтгаанаас уу, төрсний дараах уу, эсвэл эрэгтэйчүүд ч гэсэндээ те. Одоо маш олон нөгөө нэг суугаа ажилтай. За тэгэл өдөржингөө машин барьж явдаг, хүн даацын машины жолооч нар гэл. Одоо манай бүсний хэрэглэгч эхлээд бол эмэгтэйчүүд байсан л да. Одоо бол нөгөө нэг суугаа ажилтай эрэгтэйчүүд тэгэл гидс ихсэж гэн гэсэн шалтгаанаар бол эрэгтэйчүүд бас их авч хэрэгжилж одоо сүүлийн баг ер нь бол 4-5 жил бол эрэгтэйчүүд бол төлхөө одоо орж ирж байна. Тийм. За тэгээд бас орчин үетэйгээ яаж бас хөлний зохицуулах уу? Одоо ингээд эрэгтэй усуд ямар татаад уяалаа. Ер нь гэхдээ одоо орчин үед хүмүүс ч их тийм хялбар зүйлийг их тэгж илүүд үздэг болсон шүү дээ. Тийм болохоор зэрэг бас хялбар талаас нь маш их бас загваруудаа бас айгүй их одоо улам илүү бас сайжруулах талаас нь тийм одоо ирчүүд маань энэ уулдаг юм уу яасан хэцүү гэж доороос нь татчих өмсөддөг байхгүй тийм гэсэн чинь тэр бүх зүйлүүдийг бас тооцоолж чинь гэхдээ ерөнхийдөө биеинд хамгийн гол нь эвтэйхэн байхаар л тийм олон цаг зүүж явна шүү дээ. Олон цагаар зүүн. Одоо өглөө босоо зүгөөд орой ажиллаж тараад тайлчих жишээ нэ. Энэ цагуудад бол хүний биеинд ингээд нэг тийм зүдэргээгүй тийм байхаар одоо зохион бүтээгдсэн байгаа. Тэгээд өшөө хэлвэл тэгэл чанаржуулахын төлөө бас бид явж байна, ажиллаж байна. 20 жил болж ийн гэхлээр мэдээж Монголын маань хэрэглэгчдэд бол маш сайн төвөж дэлгэрсэн байгаа нь ойлгомжтой. За цаашаа гадагшаага худалдаа эрхлээ тийм ээ. За үгүй ядаж хоёр хөрштөө яг энэ бизнесээ цаашаа өргөжүүлээ, энэ сайхан бүснүүдийг танилцуулъя гэл ингээд бас бодол байгаа. Гадаад харилцааны тал дээр. Гадаад харилцааны тал дээр гэх юм бол би бол брэнд менежер үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд бол 5 жил дотор ерөнхийдөө материалынхаа түүхий эдэг одоо яг Монголдо үйлдвэрлэдэг болно гэсэн зорилго тавьсан байгаа. Дээрээс нь ерөнхийдөө 20 жилийн ойд тохиолдуулаад E-Mart-ын 6 дахь манайх одоо яг одоо ээж маань зүүцсэн байгаа одоо аксиор тий ингээд бүх юмаа бид нар өөрсдөө хийгээд ерөнхийдөө толгоон гоёл тэгээд гоёл чимэглэл бүстэйгээ ингээд холбогдуулаад юм дэлгүүрт одоо бид нар хатан брэнд дэлгүүр нээсэн байгаа. Тэгээд тэрүүгээрээ далимдуулаад одоо ингээд бүх бараа бүтээгдэхүүнээ одоо борлуулалтанд одоо гаргаж эхэлсэн байна, нийлүүлж эхэлсэн байна. Тэгээд оны яг сүүлээр бид нар бас яг 20 жилийнхаа бас жоохон сенсац үүсгэж магадлал өндөр байгаа төлөвлөж байна. Тэгээд 5 жил дотор бол ерөнхийдөө Оросууд руу ерөнхийдөө бас нэлээд бас нөгөө нэг гадаад худалдаагаа бас судалгаа явагдаад эхэлчихсэн байгаа. Тэгээд өөр Монгол хэрэглэгчид маань бас илүү нөгөө нэг бас айгүй хилцүүн хувьд ч гэсэндээ Монгол бүтээгдэхүүнээ авах одоо тийм сонирхол айгүй өндөр байдаг. Тэгээд тэр судалгаанууд явагдаад эхэлчихсэн байгаа. Тэгээд ер нь бол яг бүсний эмэгтэйчүүд тэр тусмаа одоо гоо сайхандаа илүү анхаардаг шүү дээ. Ер нь бол нүүр ам одоо бүх юмаа л гоё ойлгож гад үзээд байдаг. Гэтэл эрүүл мэндэд яг яаж нөлөөлөх вэ гэдэг одоо зүйлээ бид нар яг сайн одоо мэдж одоо ойлгож хэрэгэлдэг шүү дээ. Тийм учраас нь бүсний одоо сул талыг бас яаж одоо бид нар мэдэх вэ гэдэг юм уу те. Тэр талаар ч гэсэндээ Ая Курсатаас ингэж бид нар асуухад бол тухайн хүнд бүсний талаарх бүхэл зөвлөгөө зааврыг бид нар тийм бид нар яг одоо бодит амьдрал дээрээс яг ингээд судалгаануудаа хүртэл маш их ингэж баталгаажуулж явуулдаг. Тийм тэгэхээр хийх зааврынхаа тухай хийх нөгөө дарааллынхаа тухай товч танилцуулж болох. Одоо жишээлбэл яг ямар материалаар хийгддгийг. За хүн болгоноос очиж одоо хүмүүс ирээд яг хэмжээгөө өгөөд тэ өөрсөндөө таарсан бүс авдагаа захиалаад хийлэгдэгээ гэж юм тийм. Яг байна. Нэг бүс бүтгийн одоо бүтэх яг үйл явц нь гэх юм бол 17-оос 8 одоо дамжлага дамждаг байгаа. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ? Тухайн хүн одоо манаа дээр ирээд хэмжээ өгнө. Тэгээд хэмжээ өгснөөс хойш 3-7 хоногийн дотор одоо захиалах нь гарна. За материалын хувьд гэх юм бол чек татахгүй эрзэн даван материал ашиглаж хийгддэг байгаа. Ерөнхийдөө 180% нь. За тулгуур номууд нь гэх юм бол төмөр биш ерөнхийдөө хуванцар яг зориултын одоо гуурсан одоо даацын бус гэдэг яг тухайн хүнд зориулагдсан тэр тулгуур номуудыг бас ашиглаж одоо хийх таргалтай юунаас нь бие онцлогоос шалтгаалж хүн болгонд одоо юу гэдэг амар даацын ном хийчих юм бол нөгөөтг нь хөдөлж болохгүй ч гэдэг юм те. Тийм асуудлууд үүсдэг. Тийм учраас нь ер нь бол дотор зөөгддөг бүсээ бол бид нар бол яг биеийн дээр арьсан дээр хэрэглэгдэнэ. Гадар зөөгддөг бүс маань бол ерөнхийдөө хэмжээсээр гарцсан байгаа. XS-ээс 4XL хүртэл. Яагаад хэмжээс заагдаж хийгддэг бүс, хэмжээс заагдаж хийгддэггүй бүс гэд хоёр янз байна л да. Бидний бодлоор бол ерөнхийдөө дотор зөөгддөг бүснүүд бол хэмжээсээр гарах ер нь бол боломж маш бага гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр хүн болгон
хорвоо ертөнцийн цор ганц бүтээгдсэн байгаа учраас тэр хүнд л зориулагдсан бүтээл байвал тэр хүнд илүү эвтэйхэн, илүү бас хэрэглэхэд таатай. Дээрэс нь таатай байна гэдэг нь юуг одоо илэрхийлж байна гэхээр тухайн хүнд стрессгүй байна гэдэг нь нөгөө эрүүл мэндтэй шууд холбогдож одоо ойлгогддог. За баярлалаа. Тэгээд та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Бидний ялцчгүй ярилцах цаг дуусчих. Тэгээ гадна зүүдэг бүс, дотор зүүдэг бүс гэд хоёр янз байгаа байна. Хүмүүс маань өөрсдөө очиод дотор зүүдэг бүснийхэн бол хэмжээг өгөөд тэгээ захиалга нь гардаг юм байна. Ийм артын 6 давхарт нь бас хатан гээд ийм дэлгүүр байдаг юм байна гэдэг мэдээллүүд авлаа. Тэгээд 20 жилийн айн бас баярын мэнд төргий удахгүй бас ажиллаж байгаа байна. Баярлалаа. За та бүхэндээ ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За баярлалаа.